Зүйл бодохын тулд бид нар бас энэ салбарт тулгамдж байгаа олон асуудлуудыг тэнцвэртэйгээр оролцоотойгоор нээлттэйгээр мэдээж тооцоо судалгаа үндэслэлтэйгээр ярилцах зайлшгүй шаардлагатай байна. За өнөөдрийн энэ салбар уралдаан дээр бас надад бас 10 минутанд баталж бас тодорхой бас хууль дотоодын яам дээр явагдаж байгаа их зүйн шинжилгээ холбоотой мэдээллийг товчхон өгөөсэй гэж одоо хүссэн байж байна. Эрс соёлын салбарын за байгалийн баялаг ашигтай холбоотой салбарын их тод байдлын асуудал гэдэг бол эргээд олон асуудлуудын одоо юу гэдэг хамтаар зөв шийдэл хүргэх гарцсан гэж харж байгаа. Монгол улс олборлох үйлдвэрийн их тод байдлын санаачлагад нэгдээд бас цөөнгөө хугацаа жил өнгөрсөн байна. 10 жилийг одоо төгсөж байна. Энэ хүрээнд бас бид нар тодорхой чамгүй олон одоо амжилтууд бас хийсэн байна. За мэдээж энэ уулуурхай хүнд үйлдвэрийн яамнаас бас тодорхой аж ахуйн нэгж байгууллагуудаа ойлголцож бас тодорхой салбарын хил тод байдлыг хангах чиглэлтэй очмоодыг хийж байгаа боловч бас тодорхой хэмжээний хууль эрх зүйн зохицуултыг нь тодорхой болгож өгөөгүйс магадгүй үзэмжээр шийдэх маш их ачааллыг магадгүй эргээд энэ аж ахуйн нэгж байгууллагуудаа өөрүүлэх гэдэг юм уу. Эсвэл энэ яг зохистой хэмжээний мэдээлүүд нь нээлттэй болж чадахгүй байх ч гэдэг юм уу. Олон асуудал бас байгаа. Та бүгд мэдж байгаа. Эрс соёлын салбарын хил тод байдлын хуулийн төсөл боловсруулагдаад нэлээд одоо олон удаагийн хөлбөрөж гарсан, олон удаагийн хилцүүлгүүд бас явсан ийм зүйлүүд байгаа. Монгол Улсын засгийн газраас авилгалтай тэнцэх авилгалын индексийг урагшлуулж гадаадын хөрөнгө оруулалт Монголын одоо юу гэдэг эдийн засгийн нөхцөл байдлыг бас эрэг үр дүнгээр харуулах энэ алхмыг хийж эхлүүлсэн. Энэ ажлын хэсгийн ахлагчаар хууль дотоодын сайд ажиллаж байгаа. За энэ хүрээндээ бидний бас одоо шийдэх зайлшгүй нэг хуулийн нэг нь авилгалтай тэнцэх авилгалын индексийг одоо урагшлуулж Монгол улс бас тодорхой төвшөнд хөрөнгө оруулалтыг даатгах гэдэг юм уу. Эрэг үзүүлэлт хөрөнгө оруулалттай үзүүлэх үүднээс хийж байгаа нэг алхам бол энэ их тод байдлын асуудлыг бүхий л салбартаар хэрэгжүүлэх асуудал байна. Тийм ч учраас бас юун дөрөнд биний хэлж байгаа зүйл уулуурхай хүнд үйлдвэрийн яам дээр явж ирсэн эрс соёлын салбарын их тод байдлын хуулийн төслийг хууль зүйн дотоодын яам татаж авсан байж байгаа. Энэ уулуурхайн яг бодлогын асуудал гэхээс илүүтэйгээр шударгаар татварлуулах. Эргээд энэ уулуурхайн үйл ажиллагаанд өртөж байгаа иргэдийн хүний эрхийн асуудал, эргээд энэ нийгэм, эдийн засаг, байгаль орчны тэнцвэрт байдлыг хэрхэн яаж хадгалж энийг эдийн засгийн үр хөвжийг хамтаар хүртэх вэ гэдэг үндсэн хуулийн суурь зарчмыг баталгаажуулах асуудал байж байгаа. Энэ хүрээндээ бид нар бас илүү их одоо лид хийж мандат үзүүлье. Мэдээж энэ хүрээндээ уулуурхай яам, сангийн яам болон холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага судлаачдаа аж ахуйн нэгж байгууллагуудаа бүрэн оролцуулна гэдгээ энэ гишэнд хэлмээр байна. За их тод байдлын санаачлалын асуудлыг зөвхөн энэ үйлээр харах байгаа. Бид үе үеийн энэ асуудлыг шийдэж ирэхийг хүсэж байгаа. 2018 онд батлагдсан улсын мөрчлөлийн ерөнхий хуулиар бид нар Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн хэлбэрийг харгалзсан бүх хуулийн мэдээллийг их тод болгосон. Энд уулуурхай байгалийн баялаг ашиглаж байгаа холбоотой бүхий л компаниудын мэдээлэл их тод болсон. Зарим эрэг үр дүнгууд гарсан. Тэнгэрийн бодлоонууд эргээд энэ ямар этгээдүүд лицензийг эзэмшдэг, ямар компаниудад одоо хэн хувь эзэмшдэг гэдэг энэ мэдээлүүд тодорхой нээлттэй их тод болсон. Дээрээс нь эцсийн эмчлэгч, эцсийн эзэмшигчийн мэдээлүүд татварын хууль болон улсын мөрчлөлийн хуулиудаар бас их тод болж байгаа. Өнгөрсөн хугацаанд бид нар бас энэ их тод байдлыг илүү их ахиулах үүднээс нийтийн мэдээллийн их тод байдлын тухай хуулийг батлуулсан. Нийтийн мэдээллийн их тод байдлын хууль дээр заавал их тод байх мэдээлэл дээр Монгол улсын төрийн байгууллага эсвэл төрийн байгууллагын чиглэлийг авч хэрэгжүүлж байгаа бүхэл нийтийн эрх зүйн этгээдийн олгож байгаа лиценз зөвшөөрлийн мэдээлэл их тод байх. Стратегийн ач холбогдолтой ашиг матамлын орлыг ашиглаж байгаа уулуурхай компаниудын улсын төсөлд оруулж байгаа орлого зарлага их тод байх. Ашиг матамлын 42 дугаар зүйл заасны дагуу орон нутгийн захиргаалтаа байгуулж байгаа аж ахуйн нэгж буюу ашиг матамлын эрх хайх олборлох үйл ажиллагаа болж байгаа энэ аж ахуйн нэгжүүдтэй байгуулж байгаа гэрээнүүд их тод байх. Энэ юмнуудыг аль биесээр хуульчилж өгсөн. Бидэд одоо энийг шаардах хэрэгтэй. Би түрүү хэлсэн байгаа. Энэ их тод байдлын асуудал гэдэг бол нэг талдаа хөрөнгө оруулагчдын ашиг баталгаатай хангах, тогтвортойгоор үйл ажиллагаа явуулах, их тод байснаар зөв мэдээлэл өгж орон нутгийн дэмжлэгийг авч ажиллах.
Нөгөө талдаа иргэд олон орон нутгийн иргэд мэд хэрхээ хангаж энэ уул уурхайн баялагаас өнөөдөр бидний үр хүүхдийн цэцэрлэг сургуулийн тэтгэвэр тэтгэмжийн олон нийгмийн асуудал шийдэж байгаа байна гэдэг мэдээллийг бас авах нь чухал байна. Бид энийг ойлгоцсохгүй учраас өнөөдөр уул уурхайн салбарыг бас буруугаар ойлгох. За мэдээж энэ салбарт бас хариуцлагагүй уул уурхай хэлдэг олон компаниуд байгаа. Тэгэхээр энүүтэйгээ хольж утгалдах гэдэг юм уу олон ийм сөргүүр дагавууд гарч байгаа учраас бид энэ хариуцлагатай уул уурхай гэдгийн цаана Монгол улсын нийтлэг эрх ашиг өнөөдөр эдийн засгийн салбарын нуруунд дээр авч явж байгаа улсын төсвийн орлого бүрдүүлэлтийг нуруунд дээр авч явж байгаа салбарыг бид нар тогтвортой цаашдаа авч явах зайлшгүй шаардлага үүднээс энэ ил тод байдлын асуудлыг чухалчлан авч үзэж байгаа гэдгийг бас дахин нэг хэлье. За мөн энэ дээр би бас эх 23 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж байгаа зөвшөөрлийн тухай хуулийг хэлмээр байна. Монгол улсад 1500 орчим зөвшөөрөл олгож ирснийг бид нэр 360 гаруй болгож бууруулсан. Энэ тоог бууруулсандаа би ач холбогдолыг өгөхгүй байгаа. Харин бидний энэ хуулийн дэвшилтэд тал юу гэхээр олгож байгаа зөвшөөрөл, сонгосон зөвшөөрөл, төдөлзүүлсэн зөвшөөрөл, сэргээсэн зөвшөөрөл болгоныг ил тод нийтэд мэдээлж явах хүлээж байгаа. Аль аж ахуй нэгж байгууллага ямар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бэ? Ямар тусгай зөвшөөрөлтэй мэдээ бүгд ил тод болно. Энэ зөвхөн уул уурхайн салбараа хязгаарлагдахгүй. Энэ зүйлийг бид нэр ил тод болгосон. Энийг бид нэр сахин мэдээллийн сан үүсгэж иргэд олон нийтэд хяналттай байлгах. Энэ болцоог нь бүрдүүлнэ. За хоёрдугаар би сүүлийн поинтоо би давтарч хэлмээр байна. Энэ их соёлын салбарын ил тод байдлын асуудал гэдэг бол хөрөнгө оруулагчдын их ашиг хамгаалах асуудал. Хөрөнгө оруулагчид өнөөдөр ил тод тайлагнах энэ асуудлыг тавихын тулд компаниудын засаглалын өвчсөн аж ахуй үйл ажиллагаа явуулж байгаа засаглалын үед хамгийн шударга хяналт нь хувьцаа эзэмшигчдийн буюу хөрөнгө оруулагчдын хяналт байдаг. Энэ хяналтанд нь бид нэр тулгуурлаж ямар хөрөнгийг ямар зорилтоор зарцуулж байгаа юм бэ ил тод тайлагнахыг эдгээр аж ахуйн байгууллагуудаа хуулийн зохистой хэмжээнд өгнө. Ингэснээр нөгөө орон нутгтаа ойлголцдоггүй ил тод авилгалын асуудал ил тод бус хандив эргээд энэ орон нутгийн удирдлагуудаа зөв бус хөрөнгө санхүүгийн харилцаанууд байхгүй болохаа гэж үзэж байна. Өнөөдөр уул уурхай хөгжиж байгаа орон нутгийн иргэдийн урлын дарга засаг дарга нар дэргэд бүгдээ төрийн бас байгууллага байгуулсан байна. Сум орон нутгаа хөгжүүлэх сан нэртэй. Энэ зүйлүүд энэ хуулиуд батлагдсанаар байхгүй болно гэж бид харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол төрийн албан тушаалыг барьж шантаж хийх, авилгал авах. Энэ зүйлүүдэд бид нар салбарын ил тод байдал бий болгосноор бол тэнцэж чадна. Хэдэн үнийг шорон суулгах асуудал нэг хэрэг. Нийтлэг байдлаараа хандлага ойлголтыг өөрчлөх гэдэг бол энэ нээлттэй мэдээллийг гэдэг бол олон нийтийн хяналтанд орно гэсэн үг. Энэ зүйлийг бий болгож бид нэр авилга албан тушаал ашиг сонирхлоос ангид байж уул уурхайн салбар хариуцлагатайгаар тогтвортой хөгжих орон нутгийнхаа иргэдийн дэмжлэгийг авч ажиллах энэ болцоо бүрднэ гэж бид нар харж байна. За эцэст нь мэдээж энэ гол асуудал та хэд маань бас ил тод байдлын асуудал бол шударгаар татвар төлөх асуудал гэж байна. Энэ бол Монгол Улсын үндсэн хуулийн үндсэн концепц буюу 19 оны өөрчлөлтөд шууд холбогдно. 19 оны өөрчлөлтийн 6-2 дээр байгалийн баялаг, газрын иргэдийн баялагаас орж байгаа орлого үндэсний баялагын сангаар дамжуулж тэгш байрлах зарчим үйлчилж байгаа. Тэгэхээр энэ байгалийн баялагыг олборлох үйл ажиллагаа хийж байгаа төрийнч бай, хувийн эвшлийнч байгууллагууд нь тодорхой хэмжээнд ил тод байдлыг хангаж ажиллах нь зайлшгүй байж байгаамаа. Энэ хүрээндээ зөвхөн ил тод байдлын хууль, эрс соёлын ил тод байдлын хуулиар бид нар харахгүй байгаа. Магадгүй энэ хуулийг өргөжүүлэх асуудал бол бидэд ус ашиглалтын асуудал байж байгаа. За зарим орнуудын бас жишээг харахад ан агнуурын асуудал байдаг. Манайд ч гэсэн энэ аргал ангир, шонхор шувууны асуудал байдаг. Ил тод бус явдаг. Аж ахуйн асуудлыг бас өргөжүүлж чаддаг асуудал байгаа. Хуулиуд дотоод ямаас энэ дээр улс төрчтэй хандж байгаа гэдэг зүйлийг бас хэлье. Дээрээс нь энэ хуулийг нас өмнө бас нэг батлагдсан хууль бол төрийн болон орон нутгийн хэмжээнд компани тухай хууль. Бидэд төрийн бас олон төрийн өмчийн олон компаниуд уул уурхайн салбарт явуулж байгаа. Өнөөдөр эдгээр компаниудын засаглал ямар байгааг та бүгд мэдж байгаа. Дээрээс нь орж байгаа орлогыг ногдол ашигын бодлого буюу төсөвт оруулахгүйгээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх байдал хавтгаарсан. Энэ нийтийн баялаг үндэсний баялагын сангаар орох концепттэй яаж нийцэхгүй. Тэгэхээр бид энэ бүх зүйлүүдийг ил тод байдлыг хангаж хийж хийх асуудал байгаамаа. Тэгээд мэдээж энэ салбарын хүрээнд
уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас маань ашигт малтамжийн тухай хуулийн зохих өөрчлөлт шинжилгээг хийх бах бидэгжсэн салбарын эрс соёлын салбарын одоо холбоотой ил тод байдлыг хангах, иргэдийн мэд хэлхийг хангах, зөв мэдээллээр авсан хэрэг зөв шийдвэр гаргана. Энэ уул уурхайн салбарыг ойлгодог болно. За хариуцлагатай уул уурхай хөгжиж хөрөнгө оруулалт илүү их энэ салбарт орж ирнэ гэсэн ийм ихтгэл өмчлөлт концепцээр энэ хуулийн төслүүдийг харж байгаа гэж зүйлийг. Тэгэхээр хүн эрс соёлын салбарын ил тод байдлын хууль биш, төрийн өмчлөлт компани тухай хууль, за энэ зөвшөөрлийн хуулийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэх юм уу маш олон одоо энэ тулгамдсан бэрхшээлүүд бидний өмнө нүүр тулж байгаа гэж зүйлийг та бүхэнд хэлье. Тэгээд би маш товчхон одоо бас цаг нэлээд хоцрогдолтой байгааг сонссон. Тийм учраас би энэ үрээд бас өөрийн өгөх мэдээлэл өндөрлөе. За эцэст нь зүгээр бас зохион байгуулагчдад хүсэж байгаа зүйл энэ хуулийг хэдийд өргөх вэ гэдэг асуудал байгаа. Энэ хуулийг бид нэр аль болохоор шуурхай буюу намрын чуулгандаа багтъя гэдэг ийм бодол байна. Намрын чуулган маань 10 сард эхлэх чинь. За ерөнхийдөө мэдээж уул уурхай хүнд үйлдвэрийн яам дээр ажиллаж исэн ажлын эсрэг нэлээд суурийг гаргацсан байна. Бидэд бас эргэж харах ганц нэг зүйлүүдээ эргэж хараад энэ салбарын одоо дунд нэгстэй хэлцүүлүүдийг нэлээд сайн хийнэ. Тодорхой бүс нутгуудыг сонгож авч бас иргэд олон нийтэд энэ хуулийн эслийг танилцуулнаа. Ийм байдлаар бид нэр 10-11 сарда ажиллаад 12 сарын одоо сүүлээр ихэд энэ хуулийн эслийг өргөн барих бэлтгэлийг бүрэн хангахыг одоо зорж байгаа гэдэг зүйлийг хэлээ. Тэгэхээр та хэд маань бас тайван байж болно. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас боловсруулсан бүх хуулийн төслүүдийг нээлттэйгээр хэлцүүлэх болно гэдэг зүйлийг бас юун төрөнд бас хэлье. Тэгээд мэдээж одоо юу гэдэг аливаа зүйлийг одоо тэнцвэрийг олох гэдэг чухал энэ алхам дээр бид байгаа гэдэг зүйлийг хэлье. Аль нэг талд нь савлуулахгүй гэдэг зүйл одоо зарчим барьж байгаа гэдэг зүйлийг хэлье гэдэг зүйлийг эцэст нь хэлье. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Гэлээ. Салбарт сайн засаглаад ил тод байдлыг гэрчлүүлэх чиглэлээр олон их зүүн ийм өөрчлөлтүүд удахгүй явагдах юм байна. Тэгээ ялангуяа одоо боловсруулагдаад 2 жил гаруй хугацаанд хүлээгдэж байгаа эрс соёлын салбарын ил тод байдлын тухай хууль маань намрын чуулганд ямар ч байсан өргөн баригдах нэ. Ингээд ноён сайн зэрэг танд талархал илэрхийлээ баярлалаа. За ингээд одоо болохоор нөгөө хилцүүлгийг зохион байгуулагч төлсөн авснаа нийтэл иргэний нийгмийн эрслийн үндэсний зохицуулагч байгаль орчны төлөөх хуульчдын холбооны удирдах зөвлөлийн дарга Туяа цэцэг таныг бас энэ хэлцүүлгийг нээж өгнө үү гэж урьж байна. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Иргэний нийгмийн хэлцүүлгийг бас энэ уул уурхайн 7 хоногийн өдрүүдэд хийх боломжоор хангасан. Энэ одоо уул уурхайн 7 хоногийг зохион байгуулж байгаа оюутлын компани зохион байгуулагч нар бас талархал илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. За докторт эрс соёлын салбарт сайн засаглалыг бий болгох, доктортой хөгжил байгалийн баялагаас тэг шүлтээмжтэй байх энэ асуудал дээр иргэний нийгмийн байр суурийг төлсөн авснаа нийтлэл эвсэл үндэсний хэмжээнд бас нэг тодуур байгууллага нь болж явж ирсэн. Ер нь бол анх 16 байгууллага үүсгэл санаачлагтай эхэлсэн. 30 гаруй төрөмс байгууллагын нэгдэл өнөөдөр одоо энэ олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг олон улсын дүүрэн стандартыг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхээр ингээд бас хэрэгжүүлэн ажиллаж байгаа сайн одоо олон эрг бас үр дүнтэй ажлуудыг хийсэн. Үндэсний зөвлөл, ажлын хэсэг, олон улсын зарим ажлын хэсэг эвслийг төлөөлөд ингэж эрх эдэлдэг ийм байгууллага байгаа. За энэ уул уурхайн 7 хоногийн үеэр яригдж байгаа үндсэн 3 асуудлуудтай холбоотойгоор тулгамдж байгаа асуудлыг хамтдаа шийдлийг гаргая гэдэг үднээс өнөөдрийн хувьд би энэ одоо иргэний нийгмийн байгууллагын цагийг ашиглаад та бүхэнд үндсэн 3 асуудлыг тавья гэж бодож байгаа. Та бүхэн бидний энэ шийдвэр гаргах төр засгийн одоо шийдвэр гаргагч нар гэсэн үг шүү дээ. За яагаад гэм бол олон талын ашиг сонирхолтой олон талуудыг одоо 7 хоногийн хугацаанд нэгтгэж уулзаж асуудлуудыг одоо хүргэх энэ боломжийг энэ завшааныг бас ашиглаж байгаа юм. За нэгдүгээр бол эрс соёлын салбарын хууль эрх зүйн орчинд олон нийтийн оролцоотой шинжилэн батлах зайлшгүй шаардлага гарч байгаа.
За үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой эрх соёлын ил тод байдлын тухай хууль, ашиг малтмалын тухай хууль, үндэсний байдлын тухай хууль гэдэг үндсэн одоо гол хуулиуд өнөөдөр туйлын хангалтгүй явж иржээ. 19 он, 20 он, 2021 онуудад энэ хуулийн төслүүдийн ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төслүүдийг улсын хурлд өргөн барьсан ийм асуудал байгаа боловч өнөөдөр эцэслэн одоо шийдэгдээгүй явж ирж байгаа. За хуулийн төсөлтэй холбоотой тус төслийн одоо боловсруулсан их хүчээр хуулийн төслийг нь одоо тань нийслэлийн зүгээс буюу Монголын байгаль орчинтой хуульчтай холбоо өнөөдөр хүртэл олж авч чадахгүй байгаа олон нийт иргэд энэ хуулийн төслөд танилцах боломжгүй байна гэж харагдаж байгаа. За тэр байхаар хуулийн төслийн хэсэгт ажиллаж байгаа ажлын хэсгээс нууцын одоо гэрээ байгуулж энэ хуулийн төсөл явж байгаа нь туйлын харамсалтай санагдсан. За бидний олж авсан мэдээлэлээр бид бол одоо хууль зүйн яам, сангийн яам, байгаль орчны яам, ашиг малтмалын газар, уул уурхай яамдуудад тодорхой бичгүүдийг хүргүүлээд энэ хуулийн төслийн үйл ажиллагаа ямар шатндаа яаж явж байгааг хуулийн төслөд танилцах боломжоор хангах ийм бичгүүдийг өгсөн боловч өнөөдөр хүртэл нэгдсэн хуулийн төсөлтэй холбоотой баримтчиг бидний гар дээр ирээгүй. За өмнө нь боловсруулагдаад явагдаж байгаа хуулийн төслийг харахад арга барилдаас нөлөөллийн хүсний хүмүүсээс асуух зохицуулт байхгүй болсон. Өөрөөр хэлэх юм бол засгийн газрын байгууллага тусгай зөвшөөрлийг шууд шийдвэрлэж явах юм зохицуулт авсан байна. Тэгэхээр энэ нь нөгөө байгалийн баялаг ард түмний өмч биш засгийн газрын өмч болж байгаа ийм асуудал байна. Тэгэхээр ард түмэн ямар нэгэн нийтлэл байхгүй. Харин уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн үйл ажиллагааг ямар нэгэн саад учруулбал шийдэгдэх байх зарлыг эрүүгийн хуулинд оруулах утгаар угтур нөхцөлийг оруулж өгсөн ийм ухралтууд бүхий хуулийн төслөд танилцсан. За хуулийн төслийг яагаад нууцлаад байгаа юм бэ гэдэг асуудлыг бол мэдээж иргэний нийгмийн байгууллагууд гол анхаарал татж байгаа асуудал. За байгалийн баялаг ард түмний өмч байдал шинжилтөнд найруулж байгаа энэ тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн өмчлөлт бүртгүүлэлээр оруулж ирж байгаа ийм хуулийн төсөл байна гэж харж байгаа. Эндээс тэгэхээр одоо хуулийн төслийг яаралтайгаар олон нийтийн хяналтанд ор хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу олон талын хилцүүлэгтэйгээр энэ хуулийн төслийг одоо батлах ийм зайлшгүй шаардлага гарч байгаа. Тэгэхээр манай одоо холбогдох байгууллагын хүн хэлж байна 12 сардаа гэхэд батлагдах байхаа гэдэг. Мэдээж энэ бол маш их хүлээлттэй байгаа. Тэгэхээр энэ хуулийн төслөөр иргэний нийгмийн байгууллагуудын одоо оролцоог хангах ийм шаардлага гараад байгаа. Энэ эрх соёлын салбарт гарч байгаа уул уурхай маргаан иргэдийн эсэргүүцэл энэ зөрчилдөөн энэ зөрчилдөөн нөгөө улсын хурал засгийн газар хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас шууд хамаарч байгаа. Өөрөөр хэлэх юм бол батлсан хөтөлбөр хууль амлалтаа биелүүлэхгүй байгаагаас ийм үйл ойлголцол энэ зөрчилтэй ийм маргаанууд үүсэж байна гэж харж байгаа. Тэгээд мөн одоо хин нэгэн давуу үйлчлэх хууль гэж байх ёсгүй маа. Асуудлыг гаргаж тавьж байгаа иргэд нь орон нутгийн иргэд нь малчт нь өнөөдөр бурууддаг, дан чахалтанд ордог. Ийм хандлагууд газар авч байна. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулиар олгосон үг хэлэг, үзэл бодлоо илэрхийлэх энэ заал өөр хувигдж байгаа нь харамсалтай байгаа. За хоёрдугаар бид нар бол хөрөнгө оруулалтын асуудлыг энэ 7 хоногийн хугацаанд ярьж байна. Мэдээж Монгол улс бол хөрөнгө оруулалт татварын орчин бол харьцангуй сайн нөхцөлтэй олон улсын жишг одоо нийцсэн дагуу хийгдсэн ийм одоо орчинтай. За энэ нь бол оюут толгойд Чайна 35 сая зэрэг одоо хөрөнгө оруулагчид өнөөдөр өндөр ашигтайгаар ажиллаж байгаа энэ байдлаас бол харагдаж байгаа. За яагаад гадны хөрөнгө оруулагчид өнөөдөр татраад болгоомжлоод байгаа юм бэ гэдэг асуудал байгаа. Мэдээж энэ бол төр засаг тогтворгүй бодлого хууль тогтоомжинд хэрэгжихгүй ойлгомжгүй авилга албан тушаалын гэмт хэрэгтэй шууд холбоотой гэж үзэж байгаа. Тийм болохоор энэ дээд түвшиндээ сай дарга нар, шүүх прокурор, хүчний байгууллагын удирдлагууд хуулийн гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг, ловирддаг, өвсөн хоршдог энэ олон хуулийг алагчилж одоо хэрэгэлдэг төрийн албан тушаалтнуудын одоо томоохон хамаарал бүхий этгээдүүдэд хууль үйлчилгээгүй энэ тогтолцоог өөрчлөхийн тулд хууль эргэсэн орчиндөө яаралтай шинжилгээ өөрчлөлтүүдийг хийж хариуцлагын тогтолцоог бий болгож бид нар энэ хөрөнгө оруулалтын асуудлыг зөв голдролд нь оруулах юм байна гэж харж байгаа. Өнөөдөр бол хөрөнгө оруулагчдын дээрэмцэн этгээдүүд хариуцлага хүлээх байхаар эдгээр хүмүүс дарга сайд хийгээд явж байгааг та бүгдээр мэдчихэж байгаа. За 3 дахь үндэсний баялагын сангийн хуулийг нэг яаралтай одоо батлах
Энэ үндэсний баялаас одоо юу гэдэг нөгөө 1% ирээдүйдээ хадгалж байгаа бол хангалтгүй юм аа. За, роялти буюу ашиг малтмлын нөөц ашигласны төлбөр. Энэ бол одоо эзэдийн хувь буюу нийт монголчуудын хувь юм байна. Бидний өмнөх болон бид хэрэглэхээс гадна бид ирээдүйдээ энэ ашиг малтмлын нөөц ашигласны төлбөрийг үлдээж өгдөг ястаа маа. Энэ өгдөлтөд ганц жишээ та бүхэн за нориод 5% хадгалдаг тийм ээ. Бид нар жишээл нориог маш олон жил ярьсан. Баялагын сан өнөөдөр энэ хэрэгждэггүй. Тэгэхээр одоогийн бидний энэ амнаа буюу ашиг малтмлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээний хувьд бодит арга хэмжээлийнхаа хувьд ч гэсэн боломжийн олон улсын жишээд нийцсэн. Эндээс одоо төсвийн тодорхой хувийг бас бүрдүүлсээр ирсэн. Тэгэхээр засгийн газар яаж нөхөд энэ амнаатыг зүгээр л идэж уугаад захтан зарцуулж байгаа буюу өнөөдрийн бид идээд уугаад дуусгаад. Тэгэхээр засгийн газар өөр ямар нэгэн уул уурхай эрх соёлын салбараас орж ирэх хөрөнгийг хөрөнгөлүүлж өөр их усрыг олох энэ шаардлага байна. Энэ чуулга уулзалтын үеэр нэлээд анхааралтай ажиллалаа. Амнаатыг бол өөрчлөе. Амнаатыг арай өөр одоо юунд оруулъя, голдролд оруулъя. Төрийн 34%-ийг амнаатаар одоо солиоч гэдэг юм уу? Ийм их асуудал их яригдчих. Ер нь бидний одоо юу буюу иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс гол одоо хэлж байгаа асуудал, бодож байгаа асуудал бол энэ тэрхүү уучлаар нөгөө тэр дотор нэг юу утасаараа номтарч өөр их усрын шийдлийг олооч л гэсэн юм асуудал гарч байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар дотоодын үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэнэс 5 талын асуудал. Эрдэнэс 5 талын асуудал уурхай ам дээрээс $70-80 нүүрсээ борлуулж байна. 280 км-ийн цаана очоод $300-аас $600 зарж байна. Энэ асуудлаа юу гэж тайлбарлах вэ гэхээр Terra Logistics болон аман дээрээс зарж байгаа гэдэг ийм асуудлаар яригддаг. Жилдээ $1 тэрбум одоо борлуулалт хийж байна. Гэтэл бид 5-6 тэрбум долларынхаа олох ашиг алж байгаа. Тэр энэ алдагдсан боломжуудаа өнөөдөр засгийн газар тооцдог болооч. Алдагдсан боломжуудаас бид нэр энэ уул уурхай асуудал эдийн засгийнхаа энэ бусад одоо нөгөө мөнгө хөрөнгийг олдог болооч. Оюун толгой өнөөдөр бүгд найрамд хятад ард улсад жилдээ 130 сая орчим долларыг эрчим хүчний төлбөрт төлж байна. Энэ бол бас өнөөдөр бидний нэг уул уурхайгаас олж олох олон боломж шийдлүүд байгаа боловч зөвхөн бид нар амнаа буюу өнөөдөр орж ирж байгаа татвар төлбөр хураамж энэ асуудлуудаар бид нар уул уурхай асуудлуудыг хязгаарлах юм аа. Тэгэхээр 3 дахь үндсэндээ 3 дахь зүйл маань бол засгийн газар одоо уул уурхайгаас өөр их усруудыг олж ирэх. Дээр нь одоо гадны одоо нөгөө борлуулалтын хоорондын гадны банкудад хийдэг, гадаадд мөнгө гаргадаг, гарсан мөнгийг олж ирж авч чаддаггүй. Энэ асуудлуудаараа төлхөө анхаараасаа гэж одоо энэ уул уурхайн 7 хоногт хүлээлттэйсэн. Харамсалтай ийм асуудлууд энэ удаагийн үйл ажиллагаануудад тун хомс яригцаа. За цаашид бол энэ их ашиг хөндөж байгаа иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын байр суурийг хууль тогтоомж эрх зүйн орчныг боловсроогүй бодлоход төлхөө оролцуулдаг. Хууль тогтоомжийн тухай хуулийг барьж ажиллах энэ асуудлуудыг энэ эрх соёлын салбарын замын зурдлыг маш тодорхой болох шаардлагатай гэж үзэж байгаа. Эцэст нь бол засгийн газар өөрөө бодлоо маш хариуцлагатай байх шаардлага өнөөдөр тулгарсан. Зүгээр бэлэнчлэх биш, засгийн газар хариуцлагатай байх нь энэ уул уурхайн 7 хоногийн гол мессеж гэж үзэж байгаа. За ингээд иргэний нийгмийн байгууллагууд цаг болгож, иргэний нийгмийн байгууллагуудыг буу хоолойгоо шийдвэр гаргах төвшөнд өгч өгч байгаа. Энэ одоо зохион байгуулагчдаас бас дахин талархлаа илэрхийлье. Баярлалаа. Эрх зүйн шинжилэлтийн хэрэгний оролцоо, ялгаатай нийцтэй байдал төвлөрч явагдах өнөөдрийн хэлэлцүүлгийн маань үндсэн сэтгэлийг тавьж өгөх хэмээн Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Сүнжит таныг урьж байна. Эрх зүйн шинжилгээний хүрээнд үндсэн хуулийн үндэс баримтлалыг одоо хэрхэн ойлгож хэрэгжүүлэх вэ? Энэ талаар хэлэлцүүлэх байгаамаа. За та бүхний мэдрэмжийг хүргэе. За тэгээ энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа зохион байгуулагчдаас талархлаа илэрхийлье. За би ямар асуудлын хүрээнд мэдээлэл өгөх вэ гэхээр нэг үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-ын хүрээнд 92 оны үндсэн хуулийн үзэл баримтлал юуг бэхжүүлсэн бэ? Энэ дээр ямар асуудал тулгамдсан асуудал байна гэж үзэж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 19 онд хийгдвэ. За энэ 19 онд хийгдсэн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор
бид одоо яг өнөөдөр яригадаад байгаа энэ салбарын хууль тогтоомжийн шинжилтээр юуг анхааруул зохистой вэ гэдэг нэг энэ асуудлын хүрээнд ярилцъя. За үндсэн хуулийн 92 оны үндсэн хуулийн үзэл баримтлалыг харах юм бол 6 дугаар зүйл дээр төвлөрөөд аваад үзэхээр нэгдүгээр дагуу усын тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал гэдэг дээр анхаарал хандуулнаа. За хоёрдугаарт нь ард түмний өмчлөлт байх ёстой юм аа гэдгийг нь хэлнэ. Газрын хэвлэлийн болон ой, уус, дагалдах баялгуудыг тэгээд нэгэнт ард түмний мэдлэлт гэж байгаа боловч түүнийг төлөөлөөд төрөөс энийг удирдах, зохион байгуулах, өмчлөг эрхийг хэрэгжүүлнэ гэдэг энэ утгаснаар томдроо илэрхийлдэг байна. За энэ хооронд ямар асуудал үүсвэ гэж одоо 92 оны үндсэн хуулиас бид нар аваад үзэхлээр энэ байгалийн байлгийг ашиглахдаа энэ удирдлага зохион байгуулалтын асуудал дээр за үндэсний аюулгүй байдал шударгаас доктортой хөгжлийг дэмжих энэ зарчим алдагджээ, хангагдаж чадахгүй байна, цэнцэртэй биш байна гэдэг ийм дүгнэлтийг хийж байгаа. За хоёрдугаарт нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх тэр үр нөлөөг нь бууруулах, тэнцвэржүүлэх асуудал хариуцлагатай байж чадсангүй, дандаа эрэг энэ асуудлыг шийдэж чадсангүй гэдэг ийм хоёр гол дүгнэлтэнд тулгуурлаад 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 6-гийн 2 дээр зарим нэмэлт өөрчлөлтүүд хийж байна. За энэ дээр хийж байгаа нэмэлт өөрчлөлт нь за нэгдүгээрт нь бол яг төрийн нийтийн өмч гэдэг томьёолыг бид нар оруулж ирсэн. Ингэхдээ одоо хуулийн хувьд дахиад бид нар шийдэл хүлээж байгаа юм тий. Төрийн нийтийн өмч гэж юу хэлэх вэ? Тэрийг хэн захиран зарцуулах юм бэ? Орон нутгийн түвшиндөө за засгийн газрын төв засгийн газрын төвшөндөө за хэн яг өмчлөлийг нь хэрэгжүүлэхийн хэн хамгаалах юм тэрэнд нь хэн хяналттай байх юм бэ гэдэг энэ асуудлыг бид нэр тодруулах шаардлагатай. Нэг зүйл дээр үзэл баримтлал дээр нэгдэж зангидж байгаа гэдэг дээр одоо судлаачд болон хуульч санал нэгдэж байгаа гэж ойлгож байна. Тэр нь нийтийн ашиг сонирхлын төлөө нийтийн зориулалтаар зарцуулах өмч юм а гэдэг утгаар энэ төрийн нийтийн өмч гэдэг томьёолыг цаашаа дэлгэрүүлж ангилж явах нь зөвөө дээр. За дараагийн одоо 2 дахь үзэл баримтлал дээр энэ байгалийн байлгийг ашиглалтаа одоо сая өмнө нээлттэй хэлсэн эртний нийгмийн байгууллагын төлөөлөл за хууль зүйн дотоод хэргийн яамны төлөөлөл аль аль нь хэлээд байна л да бид нар тогтвортой урт хугацааны хөгжлийг эрмэлзэж байгаа. Тэгэхээр энэ дээр энэ эрдэс баялагын салбарт амьдлах бодлого дээр тогтвортой хөгжлийг хангах хүрээндээ урт хугацаанд, дунд хугацаанд, богино хугацаанд хэрэгжүүлэхдээ иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах ёстой юм. За тэгээ үндэсний баялагын сан төвлөрүүлээд энийг тэгш шударгаар хүртээмээр байна гэдэг ийм 2 дахь үзэл баримтлалыг тусгаж байна. Тэгээ өдийн хүртэл бид нар яаж ирсвэгээр одоо сая бас дурдж байна те. Өдийн хүртэл 92 оноос хойш энэ байгалийн баялагаас олсон орлогынхоо 99%-ийг нь бид нар шууд зарцуулсан дүнтэй. За тэгээд 1%-ийг нь л одоо төвлөрүүлсэн, хадгалсан гэдэг ийм дүн хэлдэг Дэлхийн банкнаас энэ нь бол хангалтгүй байна гэд тэргээ хэлнэ. Тэгээ баялагын сан Монгол улсад байвуу гэхээр тогтвортой хөгжлийн сан, ирээдүйн өв сангийн гэд ийм байдлуудаар хэрэгжүүлэхийг хичээсэн боловч дөрвөн менежмент нь яг засаглалынхаа хувьд бол тогтворгүй байна гэдгийг нь хэлнэ. Хоёрдугаарт нь засгийн газрын бүтцтэй байгаа ч өөрөө хараат байдлыг нэмэгдүүлдэг юм байна. Гуравдугаарт нь хувьцаа ч юм уу бэлэн мөнгө хэлбэрээр ингээд тараагаад байдаг чинь энийг хоригдлуулах боломжийг бид нэрт олгоогүй явж иржээ. Тийм болохоор одоо урт хугацаанд өгөөжтэйгээр нийт иргэдтэй ирээдүйн хойчтой өгөөжтэйгээр энэхүү баялагын сан менежмент хийх ёстой, байгуулах ёстой гэдэг энэ асуудлыг тавьж байна. За энэ дээр нэг олон зарчмууд байдаг. Илүү тодорхойлох 3 л асуудал байгаа тийм. Үндэсний язгуур иргэшгээ бодноо. Тэгээд залхамж алмаатай баймаар байна гэх. Энэ эрдэс баялагын салбар яагаад залхамж албаа тогтвортой байдал чухал вэ гэхээр энэ дээр бид нэр түрүү хэллээ. Уул уурхайн энэ орлогоос чинь уул уурхай архилалт олборлолт авсан энэ орлогоос чинь Монгол улсын эдийн засаг шууд хараад байгаа юм байна. Тэрийгээ чи олон бид нар одоо мэдэндээ ялангуяа коронавирусын халдварт цар тахлын үе геополитикийн нөхцөл байдлаас хамаарат эдийн засгийн нөхцөл байдал чухам энэ салбараас хамаатай хэврээ байна гэдгийг харж байна. За тэгээд энэ өөрчлөгдөд байгаа нь татварын орчин, за тэр тусгай зөвшөөрөл олгох үйл явц те байгаль орчны нөлөөллийн үнэлгээ бүгдээрээ энэ хурдан өөрчлөгдөд байх нь хинэнд ч ашиггүй, компанид ч, иргэдтэй ч, улстай ч төрдөж ашиггүй байдаг юм байна. Тийм учраас энэ залгамж чанартай, тогтвортой ийм бодлогыг бид нэр хэрэгжүүлэх нь чухал байна.
За тэнцвэртэй амар байна. Тэгээд ашигт малтмлын одоо олборлолт эрдэс соёлын салбарыг ярихаар нэг талдаа бид нэр дэд бүтц бий болгож байна. За тэн дээр иргэдэд мэдээж заримдаа иргэдэд давуу тал үүсч эдийн засгийн хувьд ашиг орлого олж ийн гэд ийм асуудлуудыг бид нэр ярихын зэрэгцээгээр ажлын байр бий болгож байна ч гэдэм үү. Түүний зэрэгцээгээр нөгөө одоо байгаль орчинд үзүүлж байгаа үр нөлөө нь ямар байгаа нь яг тухайн нутаг орчинд амьдардаг юм уу нөлөөлийн бүсэд амьдардаг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах ирэх удаан хугацаанд хангаж чадчихэв үү гэдэг энэ тэнцвэрийн асуудлуудыг бид нэр зайлшгүй авч үзэх энэ асуудал байдаг учраас энэ зарчмыг онцолж байна. За үндэсний баялагын санг одоо нэгэнт хийхин тулд сая бас өмнөх хоёр илтгэгч хэлсэн. Тэр нэг асуудал юу гэхээр бид нэр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, за төрийн өмчит компани засаглалын асуудал, сангийн засаглалын асуудал, орон нутгийн өмчит компани юм уу аж ахуйн нэгжийн засаглалын асуудлыг сайжруулахгүйгээр за энэ асуудлыг бид нэр бол шийдэхэд бас төвөгтэй юм байна. Тийм болохоор одоо салбар хуулиудтай тусгах асуудал нь хэдэн хувийг төвлөрүүлэхийн, хэн хаана байгуулахын, тэгээ хэн тэрийг менежмент хийхийн засаглалын асуудал ямар ах юм бэ гэдгийг зайлшгүй хөндөг шаардлагатай байна. За 3 дахь үзэл баримтлал юу вэ гэвэл одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. За эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бид нэр позитив эрх гэж нэрлэдэг. Яагаад вэ гэхээр энэ хүн өөрөө хүсээд эзэлждэг эрх биш ээ. Төрөөс тогтолцоог нь бүрдүүлэх ёстой. Нөгөө үндсэн хуулийн 19-ны заасан баталгааг бүрдүүлэхийг чухам боддоор ажил хэрэг болох ёстой байдаг. Тэгээд энэ талаар мэдээлэл авах хэрэгтэй, мэдэх хэрэгтэй гэж ингээд тодруулж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 19 дээр. За энэ дээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ ярина. Тэгэхээр үнэлгээг одоо хийж байна. Тэгээ шаардлагатай бол навьжсан үнэлгээ гэж хийж байна. Гэхдээ нэгдүгээр тэр нэгжийн одоо нутаг дэвсгэр хязгаарлаад байгаа чи хэр үндэслэлтэй вэ? Хоёрдугаар зөвхөн төслийг олон нийтэд цахимаар танилцуулж байгаа чинь хэр одоо хүртээмжтэй мэдээлэл гэж үзэх вэ гэдэг дээр энэ 6-гийн 2 үзэл баримтлал дээр судалгаа хийсэн нэг 5 хуульчдын баг байгаа. Тэд нар бол энэ хангалтгүй байна гэд. Маш олон хуудас юмыг цахимаар тавьчихаар иргэд бол тэрийг шууд үзээд энэ дундаас манай орон нутагт бидэнд хамаатай нэг юм байна гэж үзэхэд төвөгтэй байдал үүсгдэг. Тэгэхээр энэ мэдих эрх гэдгийн цаана ер нь ойлгомжтой болгох, хэлбэр болгох нэг асуудал ярих хэрэгтэй маань. Хоёрдугаар бүх мэдээллийг ил тод болгох тухай асуудал ярих хэрэгтэй маань. Бүтнээр нь үнэлгээг нь өөр юм. За ахиад нэг шийдэх ёстой асуудал юу вэ гэхээр энэ үнэлгээ хийж өөрчлөгдөж магадгүй урт хугацаанд өөр бодоогүй, таамаглаагүй үр нөлөө үр дагавраас гараад идэг гэж магадгүй. Тэгвэл тэрийг нь яаж шийдэх юм, яаж бууруулахын, хохирол үүслэх гэхэд түүнийг яаж эрхийн сэргээх вэ гэдэг асуудал одоо бол шийдэгдэхгүй яваад байгаа юм байна. Тэг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн энэ 6-гийн 2 дээр энийг салбар хуулиудаараа дамжуулаад тодорхой шийдэх ёстой гэдэг ийм үзэл баримтлалыг тусгачээ. За тэгэхээр мэдэх эрхийн ер нь ач холбогдол бид нэр иргэдийн оролцоо ярьж байна. Энэ 3 төвшөнд одоо энэ бүх хууль дээр анхаарах зайлшгүй асуудал нутгийн удирдлага ямар үүрэгтэй оролцсон. Сумын удирдлага, сумын иргэдийн хурал, аймгийн засаг дарга, аймгийн иргэдийн хурал, за төв засгийн газар нь агентлаг тийм ээ. Тэгээд нөгөө нутагт оршин сууж байгаа иргэд нөлөөлийн бүсэд амьдарч байгаа иргэд гээд эднэрийн оролцооны төвшинг зөв хуваарлахгүй бол одоо явж байгаа гортиг дээр харилцан бие биенээ буруутгадаг, мэдээллийг буруу өрөөсөглөөр түгээдэг. За үүнээсээ үүдээд зөрчилдөөн үүсгэх нь хэлбэг, аль нэг талд нь давуу байдал үүсдэг гэдэг ийм олон асуудлууд давхар гинжин хэлхийн явдлаар үүсэж байгаа учраас энэ мэдээлэл хүргэх, мэдэх эрхийг нь хангах явдал бол суурь ирэх юм байна. Энийг ч бас үндсэн хуулийн нэмэлтээр үзэл баримтлал болгож бас тусгаж өгсөн юм байна. Тэгээ шийдвэр гаргах дээр одоо шийдвэр гаргах дээр мэдээлэл өгөхдөө ингээ үргэлжилсэн урт тайланг цахимаар тавих бол иргэдийн мэд хэрхийг хангаж байгаа гэж үзэхгүй л гэдгийг энэ 6-гийн 2 үзэл баримтлалыг судалсан ажлын хэлээд байгаа. Тэгээд уулзаад ярилцахаар, төлөөллүүдээр ярилцахаар маш өрөөсгөл ам дамжсан энэ ойлголттой байгаад байдаг. Тэгэхээр өөрсдөө үнэн зөв бодиттой мэдээлэл өгөх, сонирхож байгаа асуултанд нь хариулах шаардлага бол байдаг юм байна. Нутгийн удирдлагуудын хийж байгаа ажиллагаа, амтын ажиллагааны гэрээч гэдэг юм уу те. Тэрэн дээр нь төлөвлөгөөнд нь өгсөн санал энтрээ бас эргээд иргэдтэй тайлгнах юм. Дээд газартаа тайлан тооцоо илгээхийн сацсан. Иргэдтэй бас тайлгнах юм шаардлага байна.
За хүний эрхийн үндэсний комисс 2018 онд энэ 5-7 бүлэг ордын нүүрс олборлох тээвэрлэг үйл ажиллагаатай холбоотой хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж үзсэн байна. Эндээс хамгийн асуудал татж байгаа эрх бол эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрх. За тэгээд цаашаа хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэндийн хамгаалалт болгоход үргэлжилж байгаа. Энэ нөхцөл байдал бол одоо хэвээрээ энэ улаанаар илэрхийлсэн юм нь бол асуудалтай л гэсэн ийм эрхүүдийн. Тэгэхээр энэ дэр нэг уул уурхай эрдэс байлгийн олборлтыг дагаад нөлөөлөл үүснэ, тэрийг саармарчуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, нөхөн олгорыг нь олгох, бусад шаардлагатай арга хэмжээ авах ёстой юу ёстой. Тэгэхээр энэнийг цаашдаа одоо бид нэр өдний хүртэл явж ирсэн сургамжиндаа тулгуурлаад энэ 2019 оны нэмэлт өөрчлөлтийн үзэл баримталтаа суурлаад энэ салбарын хуулиудаа бид нэг шингээж өгөх хэрэгтэй байна. За гуравт нь стратеги ашиг бүрэлдэхүүн ашиглалтын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэл байна. Үр өгөөжийн дийлэх нь ард түмэд ногдож явах ёстой маа гэдгийг хэлдэг. Одоогоор нэг 15 орд байгаа юм байна. За энэ дээр бид нэр хэлэхдээ ер нь бол үр өгөөж гэж юу хэлэх вэ гэдэгтэр одоо яриад байгаа тэр нэг нөөцийн төлбөр, шууд татвар гэдгээс гадна одоо магадгүй өөр бусад дам үүсэх, ажлын байрч гэдэг юм дэмжлэгүүдийг орон нутагт үлдэх тэр бий болох байгууламж бүтцийг бас үзэхгүй юу те энийг өөртөө мэдээж татварыг бол нэн тэргүүн тооцно. Тэгээд давхар бас бусад эрх зүйн үр дагаврыг нь тооцож энэ хуульд тусгах эсэх гэдэг асуудлыг ярих хэрэгтэй баг. За ингээд эцэст нь дүгнэхэд одоо төрийн нийтийн өмч гэдэг үзэл санаагаа нэгдүгээрт нөгөө төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэж байла тэрийг шинжилсэн. Шинжилгээхдээ энийг нэгдүгээрт илүү үзэл баримтлалын тодорхой болгоод яг ямар ангиллалд юу орох юм бэ гэдгийг оруулах хэрэгтэй болно. Энэ дээр зөвхөн газрын хэвлэлийн баялаг төдийгүй одоо тэр бусад компани засаглалтай холбоотой хэсгүүд төр эн чинь бас орж ирнэ. За хоёрт нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ер нь бол баталгаажуулах хэрэгтэй. Энэ өдөө хүртэл бид нэр заавал баталгаажуулах шаардлагатай ийм эрхмийн нэг хэвээрээ байна. Одоо олон улсын хүний эрхийн индексийг харах юм бол муу байгаа Монголд хангалтгүй байгаа гэж үзэж байгаа эрхийн нэг нь энэ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа байна. Хөрсний бохирдол, усны бохирдол, агаарын бохирдол гэдэг үргэлжлэн тэгээд шим тэжээл, хоол, орон байр гэдэг үргэлжилтэй. Тэгэхээр энэ орчинд энэ эрх бол баталгаатай хангалтаж чадахгүй олон улсын түвшинд сайжруулах шаардлагатай гэдэг дүгнэлтийг авдаг. Тийм болохоор энэ дээр ялангуяа эрдэс байлгийн салбартай холбоотой энэ хэсэг дээр хүний эрхийг яаж хангах вэ гэдэг бол бусад хуульд салбарын бусад хуульд зохицуулт нь тусгалаа олох учиртай байна. За ашиг налтантай ийм үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ил болгоно. Нэгдүгээр мэдээллийн ил тод байдлын тухай хууль явж байгаа маань эрдэс баялгийн салбарын мэдээллийн ил тод байдлын тухай хууль гэж ойлголоо. За тэгэхээр энэ 12 сарда багтаагаад улсын хурлд өргөн барина гэж байна тийм. Тэгэхээр энэ мэдээллийг ил болгоход одоо бол жишээ нь нийт мэдээллийн ил тод байдлын тухай хууль дээр нийтэд нээлттэй гэж тавихаар жагсаалтанд нь л орсон л байгаа байгаль орчны үнэлгээ гэдэг үнэлгээний мэдээлэл. Гэхдээ үүнээс гадна бусад мэдээллийг нийл болгоод орон нутгийн иргэдтэй ер нь харилцан ярилцах, мэдээлэлээр хангах, зөвшөлдөх, сонирхож байгаа асуултанд нь хариулах, нэг ойлголттой, нэгдмэл ойлголтыг өгөх ийм платформыг бол сувгийг энэ механизмыг бол бүрдүүлэх хэрэгтэй байна. За баялагын сангийн асуудлыг одоо энэ 7 хоног бол ярьж байгаа хаа өөр бусад югээр ч гэсэн. Тэгэхээр баялагын сангийн менежментийн асуудал, тэгээд тогтвортой байх тухай асуудал, үр өгөөжийг нь бид нэр хэрхэн одоо тооцож тэрийг тусах вэ гэдэг энэ асуудлуудыг бид нэр энэ үрээндээ шийдэх ёстой байна. Тэгээ энийг яаж шийдэх вэ? Одоо яриад байгаа дэр ашиг маламжлалын тухай хууль, эрдэс баялагын ил тод байдлын тухай хууль, за нээлттэй мэдээллийн тухай хууль, байгаль орчны үнэлгээний тухай хууль, татварын тухай хуулиуд, за магадгүй орон нутагтай холбоотой орж ирвэл нөгөө нэгжийн тухай хуулинд ч гэдэг юм уу нэмэлт өөрчлөлт хийх, шинээр хуулийг батлах, шинжилэн найруулах, эсвэл нэмэлт өөрчлөлт хийх замаар энэ механизмуудыг бид нэр залруулж одоо үндсэн хуулийн үзэл баримтлалыг салбарын хуульдаа тусгаж ажил хэрэг болгох учиртай. Ингийн тулд хоёр зүйлийг л анхаарах хэрэгтэй байна. Өмнөх сургамжаа хэдүүлээ мартах ёсгүй. Алдсан одоо сургамжууд бэлэн байж байна. Тэгэхээр тэрэндээ тулгуурлаад материалын эрх зүйн асуудлыг шийдэхин зэрэгцээр процессын асуудлыг шийднэ. Ингэхдээ нөгөө олон тат оролцоогоо мартахгүйгээр иргэд хүний нөлөөлөлд нь өртөж байгаа хүмүүс за тэгээд компани за ингээд төр орон нутгийн оролцоо гэдэг юмны уялдаа холбоо тэнцвэрийг хангах асуудал биднэрт сорил болох нэ. За ингээд анхаарал тавьсан та нартай баярлалаа.
За танд баярлалаа. Үндсэн хуулийн 6-гийн 2-т заасан газрын хэвлэлийн баялаг ашиглахтай холбоотой энэ шинэлэг үзэл санаануудыг хууль тогтоомжид одоо хэрхэн ойлгож хэрэглэх вэ? Энийг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх юм бол хуульдаа яг ямар зохицуулалтууд тусгаж болох вэ гэдэг талаар нээлттэй нэгэн форумаас судалгаа хийсэн байгаа. Тэгээд та бүхэн сонирхох юм бол энэ танхимын хойно байгаа тараах материал дотор тэр судалгааны маань тайлан байгаа шүү. За ингээд дараагийн үндсэн ихтгэл маань болохоор доктортой хөгжлийн төлөөх уул уурхайн бодлого сэдвтэй ийм ихтгэл байгаа. Энэ ихтгэлийг тавьж өгнө хэмээн хүний эрх хөгжил төвийн тэргүүн тан эвслийн гишүүн Уранцооч таныг урьж байна. За сайн байцгаана уу бүгдээрээ тий. Тэгэхээр зэрэг энэ доктортой хөгжлийн төлөөх уул уурхайн бодлого гэсэн ийм одоо ихтгэлийг тавьж өгөөч гэж тэгсэн. Тэгээд энэ юуны хүрээнд бол би нэг нийтдээ бол нэг болж байна тий. Ийм нэг 4 асуудлын хүрээнд намайг энэ мэдээлэл хийгээч гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ нэгдүгээрт бол энэ эдийн засаг нийгэм байгаль орчны одоо энэ тэнцвэртэй хөгжлийг хангах гэдэг нь өөрөө юу юм? Хоёрдугаарт энэ өнгөрсөн хугацааны сургамжид үндэслэн баялагын тооцоотой дистаралтай ашиглах гэсэн одоо нэг ийм хэсэг байгаа. За тэгээ ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тавих шаардлагыг өндөрсгөх. Тэгээд дөрөвдөг нь болохоор нөгөө бүх шатны шийдвэр гаргах үйл ажиллагаанд орон нутаг иргэдийг оролцуулах тухай одоо анхаарна гэсэн байгаа. Тэгээд зарим нэгэн одоо нөгөө ялангуяа баялагын сантай холбоотой эсвэл иргэдийн мэдээлэл авах хэрэгтэй холбоотой ч гэдэг юм уу. Энэ асуудал дээр нөгөө өмнөх үндсэн хуулийн хүрээнд маш одоо тодорхой тайлбар өгсөн болохоос би зүгээр товчлоод явчихна гэж ингэж бодож байна. За яг ер нь бол эдийн засаг нийгэм байгаль орчны асуудлыг хамтруулж ингэж тэнцвэртэй болгоё гэдэг асуудлыг бол 70-аад оноос эхлээд энэ дэлхийн хэмжээнд олон улсын хооронд бол гаргаж ирсэн байдаг тий. 70-аад оноос анх одоо 1972 онд Шведийн Стокгольм хоттой болсон тэр нэгдсэн үндэсний байгууллагын хүний хүрээлэн буй орчин гэсэн энэ баг хурлаар бол ерөнхийдөө энэ асуудлыг бол гаргаж ирээд тэгээд ингэснээр бол одоо энэ доктортой хөгжилд хүрэх замыг одоо боловсруулах тэр нөгөө юуг бол концепцийг үзэл баримтлалыг боловсруулах одоо энэ эхлэлийг бол тавьсан гэж ингэж үздэг. За яг нь ер нь бол энэ доктортой хөгжил гэдгийн тодорхойлолт нь болохоор зэрэг нэлээд одоо хэд хэдэн тийм хурлуудаар нэлээд хэдэн одоо олон улсын байгууллагуудын одоо хүчин зүтгэлийн хүрээнд бол бий болсон гэж ингэж үздэг. За энэ дээр бол мэдээж хамгийн түрүүнд бол энэ доктортой хөгжлийн үзэл баримтлал гэсэн одоо энэ ойлголтыг дэвшүүлсэн дэлхийг хамгаалахын стратегийг боловсруулсан байдаг 1980 онд. За 87 онд болохоор зэрэг энэ нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн хуралдаанд энэ дэлхийн хүрээлэн буй орчин ба хөгжлийн комисс гэдгээс одоо гаргасан тэр нөгөө бидний нийтлэг ирээдүй гэсэн одоо ийм илтгэлийг тавиад бодлогын баримтчгийг боловсруулад тэгээд энэ доктортой хөгжил гэдэг энэ ойлголтыг бол одоо дэлхийн нийтэд бол олон нийтэд бол одоо түгээсэн ийм юутай байдаг юм байна. За тэрний дараа болохоор зэрэг ер нь бол яг нэг 3 одоо хүрээлэн буй орчны асуудал гэдээ би түрүү хэлсэн те 72 оны энэ Стокгольмын одоо энэ хүний хүрээлэн буй орчин гэдэг баг хурал болоод тэгээд эндээс бол энэ Стокгольмын тунхаглал гэдэг одоо энэ баримтчиг гараад за тэгээд энэ баримтчгээр болохоор зэрэг олон улс яаж энэ дээр хамтарч ажиллах юм бэ гэж ягаад гэвэл доктортой хөгжил гэдэг бол дэлхийн нийтийн асуудал тийм учраас энэ дээр олон улсын хамтын ажиллагаа бол зайлшгүй чухал. Тэгээ энэ олон улсын хамтын ажиллагаа нь өөрөө яг ямар зарчим дээр үндэслэх юм бэ гэсэн энэ зарчмуудыг бол бий болгоод тэгээд тэнд бол анх нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕП гэдэг тийм хүрээлэн буй орчин байгаль орчны хөтөлбөр гэдэг юмыг бол анх тэнд бий болгоод тэгээд хамгийн сонирхолтой одоо бас яг иргэний нийгмийн хувьд бол дэлхийд даяар нүүбийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагыг оролцуулсан хамгийн анхны одоо ийм нүүбийн арга хэмжээ болсон байдаг. За тэгээд энэ дээр бол яг тэдний хамгийн гол юм бол юу байсан бэ гэхээр ерөөсөө энэ эдийн засгийг байгаль орчинтой яаж эвлэрүүлэх вэ? Энэ эвлэрүүлэх асуудлыг улс орнууд хоорондоо одоо яаж хамтарч одоо шийдвэр гаргаж, яаж хамтарч бодлого гаргаж, яаж хамтарч хэрэгжүүлэх вэ гэсэн одоо тэр үзэл баримтлалыг л одоо боловсруулах арга замыг бол эхлэлийг бол тавьсан гэж ингэж үздэг.
За тэгээд яг мэдээж уул уурхай тогтвортой хөгжил гэдэг хоёр юм бол хоорондоо ийм хоёрдмал шүтэлцээтэй байдаг. Нэг талаасаа бол уул уурхай бол тогтвортой хөгжилд бол яг харахгүй хувь нэмэр оруулж байгаа. Тэрнийг бол одоо хүлийн зөвшөөрөх ёстой нэг талаасаа. Нөгөө талаасаа уул уурхай бол хэрвээ хариуцлахгүй байх юм бол маш их одоо сөрөг нөлөөг бол тогтвортой хөгжилд авчирдаг юм аа гэж тийм болохоор зэрэг энэ уул уурхайг тийм ч учраас тогтвортой хөгжлийн төлөөх уул уурхайн бодлого өөрөө ямар байх ёстой юм бэ гэдэг ийм нэг асуудал гарч иж тэгээ одоо бас энэ хуралд бол ийм илтгэлийг тавиач гэж ингэж яасан байх. Гэхдээ би бас түрүүнд нэг юуг энэ тогтвортой хөгжилтэй холбоотойгоор бас нэг хэлэх ёстой юм бол юу вэ гэхээр зэрэг нэг энэ гурван одоо ийм суур одоо олон улсын баримтчгууд бол тогтвортой хөгжлийн баримтчгууд бол гарсан байдаг. За энэ нь бол Рёгийн тунхаглал та нар бүгдээрээ мэдж байгаа. Энэ дээр дэлгэрүүлж яриад байх бол шаардлагагүй байх. За мянганы одоо хөгжлийн зорилтуудыг бол бас мэдж байгаа тийм мянганы одоо юу тунхаглал гэдэг ингээд гарч ирсэн. Яг тогтвортой хөгжилтэй холбоотой одоо энэ баримтчиг 3 дахь баримтчиг нь болохоор зэрэг энэ Йоханнесбургийн тунхаглал гэдэг дэлхийн нөгөө нэг дээд хэмжээний чуулга болсон. Яг энэ хүрээлэн буй орчны талаар тэр бол одоо 2002 онд энэ Йоханнесбургт бол болсон байдаг. За тэгээ тэндээс бол энэ дэлхийн тогтвортой хөгжлийн одоо энэ нөгөө тогтвортой хөгжлийн яг үндсэн агуулга нь өөрөө юу юм бэ? Тийм ээ? Гэсэн тий өөрөөр хэлбэл энэ тогтвортой хөгжил гэдгийг чи одоо яг 3 одоо бүрэлдэхүүн хэсэг нь болохоор зэрэг эдийн засаг хүрээлэн буй орчин тэгээд нийгмийн одоо хөгжлийг хангахад чиглэсэн одоо ийм байх ёстой юм шүү гэсэн ийм одоо зүйлийг бол хэлсэн байдаг. За тэгээд дараа нь бол энэ хүрээлэн буй орчны асуудал гэд хэлсэн. За тэгэхээр зэрэг уул уурхай бол тогтвортой хөгжил хоёр бол хоорондоо ингээд ийм шүтэлцээтэй. Гэхдээ эерэг ба сөрөг шүтэлцээ байдаг юм аа. За нэгдүгээрт бол уул уурхай бол мэдээж хувь нэмрээ оруулж байгаа. Хоёрдугаарт бол хэрвээ хариуцлагагүй байх юм бол энэ бол сөрөг нөлөө үзүүлдэг юм шүү гэд. Тэгэнгүүт энэ Йоханнесбургийн тунхаглалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гэж гарангууд ерөнхийдөө уул уурхайтай нэлээд эдийн засаг нь хамааралтай улсууд болохоор зэрэг одоо нэгдээд энэ Йоханнесбургийн одоо юг тунхаглалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн энэ төлөвлөгөөний тэр 46 дугаар параграфыг бол хамтарч бичсэн байдаг. Тэгээ энэ параграф дээр бол за хувь нэмрийг нь бол хүлийн зөвшөөрөх ёстой уул уурхай. Гэхдээ ингэж уул уурхайг явуулахдаа яг ямар асуудлуудад анхаарах ёстой вэ гэсэн тэр асуудлуудыг бол одоо юу яасан тодорхойлж өгсөн байдаг. За тэдгээр нь болохоор зэрэг мэдээж хэрэг нөгөө хүрээлэн байгаа орчин, за эдийн засаг, эрүүл мэнд, за тэгээд нийгэмд үзүүлж байгаа үр нөлөө гэдэг юм дээр бол заавал одоо анхаарах ёстой. Хоёрдугаарт нь болохоор зэрэг одоо бидний яг өнөөдөр ярих гээд байгаа тэр талуудын оролцоо. Тэгээ үүний дотор нөгөө орон нутгийн иргэдийн оролцоо, эмэгтэйчүүд ч гэдэг юм уу, янз бүрийн нөгөө хүн амын бүлгүүдийн оролцоог яаж нөгөө нэг тэгшээр шударгаар үр дүнтэй хангах вэ гэдэг асуудлыг бол анхаарах ёстой гэж энэ анхаарах ёстой асуудлынх нь бас хоёрдугаарт нь орсон байдаг. За гуравдугаарт нь болохоор зэрэг ер нь энэ тогтвортой уул уурхайг төлөвшүүлэх асуудлыг болохоор зэрэг уул уурхай нөгөө бүхэл циклийн яг бүхэлд нь одоо нөгөө авч үзэж тэгээд энийгээ болохоор нөгөө үндэсний орон нутгийн тэгээ салбар хоорондын одоо хөгжлийн бодлогуудтайгаа тэгээ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэйгээ тэгээд тэр нөгөө гүйцэтгэлийг нь хяналтайгаар одоо ингэж уялдуулж явах хэрэгтэй юм шүү гэсэн ийм нөгөө нэг зохицуултууд бол байх хэрэгтэй гэсэн энэ юг бол тавьсан байдаг. За тэгээд энэний дараа бол яах вэ гэхээр нөгөө энэ нэгдэж энэ одоо 46 дугаар параграфыг бичсэн улсууд бол нэгдээд ийм юуны засгийн газрын хоорондын ийм чуулган гэдэг юмыг байгуулад энэ нь болохоор зэрэг нүүбийн нөгөө худалдаа хөгжлийн хурлын хүрээнд бол одоо дандаа ингэж уулзалтдаг ийм болсон. За энэс хойш болохоор зэрэг эднэр маань 2005 онд ерөнхийдөө ийм одоо 2005 оноос эхлээд ийм одоо уул уурхай, металл, тэгээ тогтвортой хөгжил гэсэн ийм дэлхийн хэлэлцүүлгийг бол хийдэг болсон. Тэгэхээр энэ хэлэлцүүлгээр бол одоо юу яадаг болж их тийм олон дэлхийн нийтэд бол мэдэгдсэн. Тэгэхээр энэний хамгийн гол зорилго нь бол юу вэ гэхээр зэрэг уул уурхай, эрдэс баялагын одоо энэ тогтвортой хөгжлийг дэмжих, тэгээ ядуурлыг бууруулах, хувь нэмрийг ихсгэх, сайжруулах, за дэмжих гэсэн одоо ийм юутай тэгээ гишүүн орнуудтай. Монгол орн бол Монгол улс бол бас одоо энэ чуулганы бол нэг одоо гишүүн орн тийм ийм болсон.
За тэгээд энэ одоо форумоос бол 2010 онд бол ийм бодлогын хүрээ гэдэг юм баримтчгийг бол боловсруулсан. Энэ бодлогын хүрээ гэдэг баримтчиг бол одоо 6 хэсэгтэй. За энэ 6 хэсэг нь болохоор зэрэг бодлого зохицуулалт, за санхүүгийн үр ашиг, нийгмийн эдийн засгийн үр ашиг, за хүрээлэн буй орчин, уурхайн хаалт, бичил уурхай гэд ингээд ийм одоо 6 хэсэг дотор бол яг бодлого өөрөө ямар байх ёстой юм бэ гэсэн ийм бодлогын хүрийг боловсруулсан. Тэгэхээр Монгол улс бас энэ одоо форумын гишүүн учраас бас одоо энэ 6 хүрээний одоо бодлогыг бол өөрийнхөө үндэсний уул уурхайн бодлоготой бол шингээсэн байх, тэг хэрэгжүүлж явах ийм үүрэгтэй. Тэгээд энэний одоо анхны үнэлгээ бол 2015 онд 2016 онд бол одоо энэ үнэлгээ хийгдсэн байдаг. Тэгээ энэ үнэлгээгээр болохоор зэрэг яг Монгол улс бол энэ одоо хөгжлийн хүрээний одоо удирдамжийг бол нэлээд сайн хэрэгжүүлсэн. Одоо бас олсон ололтууд бол байдаг. Гэхдээ энэ дээр бол ололтуудыг бол би ярмааргүй байна. Нэлээд олон одоо энэ 6 хэсгээр бол нэлээд олон тооны одоо дутуу байгаа, хийгээгүй байгаа ийм асуудлуудыг л гаргаж ирсэн. Тэгэхээр их олон учраас би энэ дээр зөвхөн яг юунд нь анхаарыг гэж одоо та нарт мэдээлье гэж бодож байна гэхээр зэрэг яг нөгөө иргэдийн оролцоотой холбоотой асуудлуудыг нь бол энэ дээр гаргаж хэлье гэж ингэж бодож байна. За яг би энэ дээр нөгөө нэг Монгол улс гэсэн яг энэ нөгөө форумын одоо гишүүн учраас ерөнхийдөө бас бодлого төлөвлөгөөндөө энэ орон нутгийн хөгжлийг дэмжих тийм ээ энэ төрөөс эрс соёлын секторт баримтлах бодлого гэж ингэж гаргасан. Тэгээ энэ бодлоготой бол энэ орон нутгийн хөгжлийг дэмжих, за орон нутгийн иргэдийн эрх ашигыг хамгаалах гэсэн одоо ийм бас юунууд бол заалтууд бол энэ бодлогод нь бол явж байдаг. За тодорхой юмнууд нь болохоор энэ 3 5 1 2 энтергээд ингээд та нар бол бас энэ бодлогыг бол хаанаас ч гэсэн олоод харчиж олно. Тэгээд дэлгэрүүлээд яаж байх гэж бодож байна. За тэгээ энэний дараа бол мэдээч хэрэг энэ бодлогоо бас хэрэгжүүлэх ийм одоо юутай байсан үйл ажиллагааны төлөвлөгөө байсан. Энэ төлөвлөгөөндөө ч гэсэн бас одоо энэ төрөвчийн тэр тавьсан тэр бодлогынхаа нөгөө зорилтуудыг бол хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг бас нэлээд сайн одоо ингээд оруулсан байдаг. За тэгэхээр зэрэг тэр энэ нөгөө би хэлсэн тэр нөгөө нэг эерэг үзүүлэлтүүд ч байгаа. Тэр үнэлгээний дотор тэр нөгөө форумын гишүүнийхээ хувьд тэр форумын одоо бодлогын бүрийг хэр зэрэг хэрэгжүүлж вэ гэдэгтэй холбоотой тэр хийсэн үнэлгээнд дээр яг ямар асуудлыг одоо нөгөө нэг хэрэгжихгүй байна гэж тодорхойлсон бэ гэхээр зэрэг яг иргэдийн нөгөө орон нутгийн иргэдийн оролцоотой холбоотой асуудлууд дээр болохоор зэрэг нөгөө үнэлгээ төлөвлөлтийн шатанд иргэд болон бусад талуудтай зөвлөх боломж бол маш хязгаарлагдана гэж үзсэн. Монголын одоо эрх зүйн зохицуулалтын хүрээд. Хоёрдугаарт бол уул уурхайн компани болон орон нутгийн захиргааны хооронд гэрээ байгуулах хэрэгжүүлэхдээ уурхайн нөлөөнд өртсөн иргэдэд уурхайн үр шимийг хэрхэн хүргэх талаар ойлголт нь бол их бага байдаг. Тийм учраас энэ гэрээнд бол ерөнхийдөө одоо энэ бол нэг тусгалаа олж чаддаггүй гэсэн. За хоёрдугаарт бол нөгөө төсөлд өртөх иргэдтэй уурхайн бүх үе шатуудад зөвлөх шаардлагыг бол ерөөсөө ядаггүй, хангадаггүй. За дөрөвдүгээрт болохоор зэрэг уурхайн үр шимийг тэгшээр хүртээж байгаа талаар эргэлзээ бол одоо маш хөргөн дэлгэр тархсан байдаг. Ер нь нийгмээр монголчууд бол энэ дээр бол маш их шүүмжлэлтэй хандж байгаа гэдэгт бол та бүхэн санал нэг байх гэж бодож байна. За тэгээд энэ уурхайн үйл ажиллагааны нийгмийн эдийн засгийн үр нөлөөг тогтмол баримтжуулан тайлагнах тийм одоо юу бол систем бол бас манайд бол бий болж чадаагүй байна гэж ингэж үнэлсэн байдаг. За тэгээ уурхайтай холбоотой орон нутгийн бизнесийг дэмжих боломж нь бол бас байгаа байна гэсэн ийм одоо үнэлгээг бол хийсэн байдаг 2016 онд тий. За тэгээд би энэ яг одоо энэ тогтвортой хөгжил гэхээр зэрэг яг одоо энэ 2030 гээд 2030 гээд нөгөө дэлхийн тогтвортой хөгжлийн одоо хөтөлбөр байгаа. За тэгээ тэр хөтөлбөрийн хүрээнд бол ингээд 17 зорилтууд тавьсан байдаг. Тэгээ 17 зорилтуудыг ингээд яг уул уурхайтай ингээд харьцуулаад ингээд аваад үзэх юм бол энийг бол энийг бол нүүбийн одоо нөгөө хүрээлэн буй орчны хөтөлбөр тийм ээ ЮНЕП тэндээс 2016 онд боловсруулсан байдаг. Тэгэхээр зэрэг уул уурхай гэдэг бол одоо энэ 17 зорилтод бол эрэгч нөлөө үзүүлнэ, сөрөгч нөлөө үзүүлнэ. За эерэг нөлөө, сөрөг нөлөөгөө бас яг 3 одоо ингээд классификацаар авч үзэх юм бол одоо маш одоо тийм шууд одоо тийм эерэг юм уу сөрөг нөлөө үзүүлэх эсвэл одоо яг баг зэргийн одоо шууд юм уу сөрөг нөлөө үзүүлэх. За эсвэл одоо тийм шууд бусаар
эерэг сөрөг нөлөө үзүүлэх гэдэг. Ингээд харах юм бол тухайдаа энэ хэвтээ одоо юун дээр нь тэнхлэг дээр нь болохоор зэрэг нөгөө бага нөлөөнөөс одоо их рүүгээ тэгээд тэр хэвтээ тэнхлэгээс дээш нь болохоор эерэг нөлөө үзүүлж байгаа. Доош одоо зорилтууд болохоор зэрэг ингээд сөрөг нөлөө үзүүлж байгаа. За тэгээд эндээс харахаар зэрэг яг одоо уул уурхай шуудаар одоо эсвэл одоо ямар нэгэн байдлаар эерэг нөлөө үзүүлж болох юм 7 зорилт байгаа даа. Тэгэхээр энэ 7 зорилт нөгөө одоо 10 зорилтууд нь болохоор зэрэг уул уурхай бол ерөнхийдөө сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн утгатай. Тийм болохоор уул уурхайн бодлогыг одоо энэ эерэг нөлөө үзүүлж байгаа энэ одоо эерэг нөлөөг нь аль болохоор эрчимжүүлэх эсвэл нөгөө нэг сөрөг нөлөө үзүүлээд байгаа тэр одоо тэрнтэй одоо холбоотой одоо бодлогуудыг бол анхаарч аль болохоор нөгөө нэг сааруулах эсвэл одоо бууруулах эсвэл одоо арилгах ч гэдэг юм уу тийм одоо байдлаар бодлого зохицуулалтаа бол хийх ёстой юм а гэсэн ийм одоо юуг бол дүгнэлтийг бол гаргасан байдаг. Тэгээ энэ дээр ингээд хэрвээ та нар харах юм бол ухаандаа ядуурл гэдэг байна тийм ядуурл гэдэг байна. Ядуурл гэхэд бол ухаандаа энэ дээр бол шууд бус боловч яг тэр нөгөө од тавьсан байгаа нь бол амьдрал дээр бол энэ бол нөгөө шууд харагдчихэдэг ийм одоо үр нөлөө шүү гэж ингэж үзэж байгаа. Тэгээ өнөөдөр яг одоогийн байдлаар одоо байгаа статистикаар аваад үзэх юм бол манай ядуурл бол хот хөдөөтэй бол бас нэлээд ялгаатай байгаа. Бараг 4% шхуу. Хотод бол нэг 28% та ойролцоогоор хөдөөд бол нэг 32% та. Тэгээд ингээд 4 одоо хувийн ийм зөрүүтэй байгаа. Хэдийгээр бид нарт бол одоо яг уурхайтай суманд ямар байна ч гэх юм уу, уурхайтай одоо аймагт ямар байна гэдэг юм уу тийм одоо нарийн мэдээлэл үнэлгээ байхгүй ч гэсэн ерөнхийдөө одоо ингээд энэ хөдөөд байгаа ядуурлыг бууруулахад одоо уул уурхай түүнээс орж байгаа одоо энэ ашиг маань бол ямар шүү байна вэ гэдэг дээр бол бас харах ёстой юм болов уу гэж ингэж боддог. Хүмүүс бол энэ дээр бол ялангуяа иргэд бол энэ дээр бол маш их шүүмжлэлтэй хандаж уул уурхай өгөөж бол ерөөсөө ядуурлыг бууруулахад ямар нэгэн байдлаар одоо тийм нааштай үр дүнг бол гаргахгүй байна гэсэн ийм одоо юутай байдаг, үнэлгээтэй байдаг гэж тий. За тэгээ мэдээж уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тийм ээ 13 уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бол бас одоо яг ийм одоор яатсан бол ялтч байхгүй энэ дэр бол ингээ сөргөөр нөлөөлж байгаа гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр зэрэг яг шууд нөгөө нэг эерэг юм уу сөрөг нөлөө үзүүлж байгаа одоо энэ 5 зорилтуудаас эерэг нөлөө үзүүлж байгаа нь болохоор зэрэг нөгөө эдийн засгийн өсөлт тэгээд ажлын байр нэмэгдүүлэх гэдэг дээр бол яг ингээд юу яатсан эерэг одоо шууд үр нөлөө үзүүлдэг. Эрчим хүчний асуудал ялангуяа сэргээгдэх эрчим хүчний асуудал холбоотойгоор тэ ягаад гэвэл эрдэс баялаг одоо нөөцийг бий болгож байгаа учраас ч гэдэг юм уу. За тэгээд ингээд одоо 9 гэдэг ингээд явж гин тийм ээ. За гэх мэтчлэнгээр ингээд тийм болохоор зэрэг хэрвээ одоо ингээд тогтвортой хөгжиөл гэж бодож байгаа бол хэрвээ одоо үнэхээр эдийн засаг байгаль орчин тэгээд одоо нийгмийн асуудлын тэнцвэрийг хангасан ийм бодлоготой байл гэж бодож байгаа бол уул уурхайн бодлого тэгээд тэндээс гарч ирж байгаа үр өгөөж яаж хэрэгжилж байгаа уул уурхайн бодлого би хэрэгжүүлэх төлөвлөгөө маань өөрөө тогтвортой хөгжлийн зорилтуудтай яг одоо энэ холбогдох зорилтуудтай яаж уялдах нь вэ гэдэг юмыг бол заавал одоо ингэ харуулж үнэлж гаргаж явах хэрэгтэй юм шиг байна. Зөвхөн бид нар саяхан нэг тогтвортой хөгжлийн зорилго ба иргэний нийгмийн байгууллага гэсэн сүлжээнээс бол энэ 17 тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг бол хасах таваас нэмэх 5 хүртэлх одоо оноогоор бол үнэлсэн. Тэгээд тэр мэдээллээс ингээд тэр үнэлгээний дүнгээс харахад бол ерөнхийдөө 19 оноос хойш өөрөөр хэлбэл Монгол улс тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээр тавьсан анхны сайн дурын илтгэлээс хойш бол олигтой ахиц юусаа гарсангүй ерөнхий дүнгээр нь аваад үзэх юм бол бид нар ухарчглаа. Тэгээд зарим нэгэн одоо тогтвортой хөгжлийн зорилтууд дээр бол ихээхэн том ухралт гарсан гэсэн ийм одоо үнэлгээг бол иргэний нийгмийн байгууллагуудаас бол хийсэн байгаа. За баялаг холбоотой юм нөгөө нэлээд ярьсан учраас зүгээр энэ дээр бол би нэх ярих шаардлагагүй байхаа гэж ингэж бодож байна. За 2009 оноос ерөнхийдөө манай тийм баялагын сан гэдэг имийг бол байгуулсан байна. Монгол улсын хөгжүүлэх сан, хүний хөгжлийн сан гэдэг ингээд байгуулсан байна. Энэ төргээд ингээд тэгээ зориг морилго нь бол мэдээж ойлгомжтой. За тэгээд
ер нь бол яг сургамж бол юу вэ гэхээр зэрэг бид нар бол энэ баялагын санг бол ерөөсөө олигтой үр дүнтэй ирээдүйд одоо хэрэгтэйгээр бол ашиглаж чадаагүй маш их одоо үрэлгэн хамаагүй байдлаар тараачихсан гэдгийг бол бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тийм учраас энэ 17 онд ингээд ирээдүйн өв сан гэдэг одоо хууль бий болгож ингэж хэрэгжүүлсэн. Гэхдээ энэ хууль хэрэгжиж эхлэхэд бол энэ ирээдүйн өв сан гэдэг сан маань бол хасах одоо 1.7 их 80 төгрөгийн өртөөгөр одоо ингэж үйл ажиллагаагаа эхлүүлээд тэгээ 19 он дуусгаад ингээд нэг 20 оноос ямар ч байсан одоо хоримтлуулж эхлэх байхтаа гэж адил ингээд ковид гараад тэгээ ерөнхийдөө энэ юу бол ингээд тасарчихсан ийм одоо явж байгаа. За тийм болохоор зэрэг зүгээр энэ дээр бол яг одоо түрүү ярьжсэн те үндэслэлийн баялагын сан гэдэг. Гэхдээ одоо болтол энэ хууль маань батлагдаагүй байгаа. Тэгээд дөнгөж одоо энэ 5 сард бол засгийн газрын хуралдаанаар бол энэ одоо юг хуулийн төслийг бол барих одоо их хуралд өргөн барихтын зөвшөөрлийг бол өглөө гэсэн те шийдвэр гаргалаа гэсэн ийм л мэдээллийг бол бид нар бол мэдж байгаа. Тийм болохоор зэрэг энэ баялагын сангийн үндэсний одоо баялагын сангийн хуулийн тэр нөгөө түрүүн хин сүнжид гишүүнч ярьжсэн те комиссар тэр ялангуяа нөгөө нэг хяналттай байх, ил тод байх гэсэн тэр тайлагнадаг байх гэсэн тэр тал дээр тэгээ хин одоо энэ нөгөө өдөртөн зохицуулах, зохион байгуулах тэр одоо эрх мэдлийг хэрэгжүүлэх нь вэ гэсэн энэ одоо тал дээр бол нэлээд одоо иргэний нийгмийн байгууллагууд бол анхааралтай хандаж бас санал бодлоо хэлж одоо ажиллах нь бол шаардлагатай байгаа хаа гэж ингэж бодож байна. За өшөө бас нэг асуудал одоо хэлсэн юм бол тэр нөгөө ашиглалтын лицензийг олгох тэр нөгөө шаардлагыг бол өндөрсгөх гэсэн энэ тал дээр бас нөгөө санаа бодлоо хэлээрэй гэсэн байсан. Тийм болохоор зэрэг би энэ дээр бас нэг ийм одоо юг албарлах үйлдвэрлэлийн ил бод байдлын санаачлагаас ингэж боловсруулан гаргасан ийм инфографик байдаг. Энэ дээр болохоор зэрэг 2012 оноос эхлээд 2020 он хүртэлх одоо улсын төсөвт албарлах салбараас оруулж ирсэн одоо хувь нэмэлт тэгээд энэ дотор одоо яг топ 10 одоо компанийн оруулж ирсэн орлогын одоо хувь хэмжээг харуулсан одоо ийм графикийг харуулъя гэж ингэж бодож байна. За тэгэхээр зэрэг ер нь энэ 2012-оос одоо 20 оны хооронд бол одоо энэ үндэсний төсөвт оруулж ирсэн нийт орлогын 30% нь бол одоо юу олборлох салбараас бол оруулдаг. Тэгээ энэ 30%-ийн одоо нэг 80-аас бараг 90 орчим хувийн бол энэ топ 10 компани бол тогтмол оруулж ирсэн байдаг. Тэгэхээр зэрэг юу гэж хэлэх гэж байна гэхээр зэрэг өнөөдөр бол бид нар бараг 1500 орчим ашиглалтын лицензтэй байгаа. Тэгээ энэ 1500 орчим ашиглалтын лицензийг одоо хэрэгжүүлж байгаа лав 1000 гаруй одоо аж ахуйн нэгжүүд бол ерөнхийдөө улсын төсөвт оруулж байгаа орлогын хэмжээ бол төдийлөн одоо нэг юу хэмжээ байхгүй. Гэтэл өнөөдөр бид нар яг одоо уул уурхайн үйл ажиллагаанаас одоо эвдэрсэн газрын одоо хэмжээ нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа одоо газрын хэмжээгээд авах юм бол маш олон гаа байгаа. Энэ бол одоо байгаль орчин аялал жуулчлалын яамны байгаль орчны мэдээллийн сангаас бол ингээд шууд харагддаг. Тэгэхээр өнөөдөр бол яг нэг гаа газрыг одоо техникийн нөхөн сэргээлт нь хичнээн төгрөгүүлээ, биологийн нөхөн сэргээлт нь хичнээн төгрөгүүлээ гэдэг ингээд бодохоор зэрэг бид нарын одоо манай одоо өнөөгийн үе битгий хэл дараачийн үе ч гэсэн энэ нөхөн сэргээлтийг одоо хийх тийм хэмжээний одоо зардал мөнгийг бол бий болгож чадахгүй юу гэдэг дээр бол маш их хэрэгэлзээтэй санагддаг. Тийм болохоор зэрэг энэ зөвшөөрөл олохдоо, ашиглалтын одоо зөвшөөрлийг олохдоо хэр хэмжээний ашигтай ажиллах юм бэ? Хэр хэмжээний татварыг одоо улсын төсөвт оруулах юм бэ гэдэг юмыг заавал харгалзаж үзэх шаардлагатай гэж ингэж боддог. Нэг талаас нөгөө талаас бас нэг одоо хэлэх ёстой юм бол юу байдаг вэ гэхээр зэрэг ашиглалтын лицензийг бол өнөөдөр бол ерөнхийдөө одоо иргэдийн оролцоогүйгээр дахиж одоо хэлэлцүүлэхгүйгээр одоо яг ингээд шууд одоо юугаар хэлэх юм бол одоо энгийн үгээр хэлэх юм бол ерөнхийдөө хайгуулын лиценз бол автоматар ашиглалтын лиценз болчихж байгаа. Ашиглалтын лиценз болгох явцад дахин нөгөө нэг иргэдээр хэлэлцүүлэх, орон нутгаар хэлэлцүүлэх тэр үйл ажиллагаа бол ерөөсөй байхгүй байгаа. Тийм болохоор зэрэг
Энэ одоо явдлыг бол энэ байдлыг бол солих хэрэгтэй байгаа юм тий. Ашиглалтын лиценз олгоход бол ашигт малтмалын тухай хуулийн дээр бол одоо ийм заалтыг бол оруулж өгөх шаардлагатай гэж ингэж бид нар үздэг. Хэрвээ ингэх юм бол нэгдүгээр хайгуулын одоо үйл ажиллагаа явуулахад бол боломжтой болно. Яагаад гэвэл иргэд бол хайгуул болгон бол ашиглалтын лиценз болохгүй гэсэн ойлголттой болно. Тийм учраас мэдээж хайгуулаа хийг, мэдээж одоо тэр нөөцөө тодорхойлог, одоо тэрнийг яаж дараа нь ашиглах нь гэсэн одоо тэр дүр зураг, тэр төлөвлөлтгөө хийх бололцоо нь бол улсад бол байж ах ёстой гэдэгтээ бол иргэд бол санал нийлнэ байхаа гэж бодож байна. Харин дараа нь яг одоо ашиглах болохоор зэрэг хичнээн хэмжээний нөөцтэй юм бэ гэдэг нь тодорхой. Хэр зэрэг одоо ашигтай орон нутгата улстай одоо үр өгөөжтэй байх нь вэ гэдэг нь тодорхой болох учраас яг тэр үед нь бол одоо эдгээр асуудлыг яагаад харгалзаад тэгээ иргэдтэйгээ ярилцаад орон нутгатайгаа зөвлөлдөөд ингээд ашиглалтын лиценз болгох ийм одоо бололцоотой юм аа гэд. За тэгээд бас нэг намайг бас нэг хэлээч гэсэн юм бол ер нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд орон нутаг иргэдийг яаж оролцуулах вэ гэсэн ийм асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр түрүү ерөнхийдөө бол дандаа мэдэх хэргийн тухай ярьсан тийм иргэд мэдээлэлтэй байх тий. Тэгэхээр зэрэг зөвхөн мэдээлэлтэй байх явдал нь бол хангалтгүй байдаг тий. Мэдээлэлтэй байсан ч гэсэн тэрнийг ашиглаж яг үр дүнтэй оролцох, шийдвэр гаргахад оролцох гэдэг нь бол өөрөө хамгийн чухал асуудал. Тэгэхээр зэрэг яг өнөөдөр энэ оролцооны механизм, яг энэ оролцох боломжийг нь олгож байгаа хуулийн заалтуудад яг хаана байна вэ гэдэг одоо асуултыг тавих хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр хайгуулын лицензийг олгоход орон нутгийн иргэдтэй хилцдэг, орон нутгтай ингээд хилцдэг тэр юу бол зөвхөн байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль дээр л байдаг. Тэрнээс биш яг ашигт малтмалын тухай хууль дээр бол энэ тухай бол одоо бас тийм айхтар тодорхой заалт байхгүй одоо байдаг. За тэгээд тийм учраас ингээд би сая хэлсэн. За тэгээд тэрнээс гадна бас хилцүүлэхт яаж нэг олон талыг оролцуулах юм бэ? Оролцоог яаж бодиттой болгох юм бэ, тийм ээ? Тэгээд энэ бодиттой болгож яхад за иргэдийг оролцуулчлаа гэж тэгжээдэг. Гэтэл тэр иргэд яг үнэхээр тэр орон нутгийн иргэдийг төлөөлж гэнэ үгүй юу гэдэг нь өөрөө маш чухал асуудал байдаг, тийм. Төлөөллийг хангаж чадж гэнэ үгүй юу? Тэр орон нутгийн иргэдэд яг нэг итгэлийг нь хүлээсэн төлөөлөл мөн үгүй юу гэдэг тэр асуудал бол өөрөө их чухлаар тавигдаж ирдэг. Тийм учраас тэр итгэлцэл нь байхгүй тэр төлөөллийг яг хангаж чадахгүй байгаа учраас иргэд бол өөрсдөө биднийг оролцуулсангүй гэж ингэж ярьдаг. Гэтэл байгаль орчны компани бол уг нь тэр үнэлгээ хийхдээ ямар ч байсан бид нар иргэдийн одоо оролцоог бол хангасан, орон нутгийн одоо захиргаа нь бол иргэдийн оролцоог бас хангасан, ямар ч байсан хэдэн төлөөлөгчд байсан гэдэг ийм одоо юугаар тайлбарыг бол өгж идэг л да. Тийм болохоор зэрэг энэ оролцоог бодтой болгох, тэр төлөөлөл нь хүлээн зөвшөөрсөн байх гэдэг тэр юм дээр бол нэлээд сайн одоо тийм үйл ажиллагааг бол нэлээд бодиттой үйл ажиллагааг бол явуулах хэрэгтэй байдаг. Тэгээд энэ одоо юг оролцоог хангахад ч гэсэн энэ орон нутгийн чадварын асуудал бол бас их чухал тавигдаг. Тэгэхээр энэ чадвар байна уугүй юу гэдэг асуудал өөрөө бол маш чухал гарч ирдэг. Гэтэл харамсалтай нь яг өнөөдөр энэ оролцоо яг үнэхээр жинхэнэ байна уу? Энэ оролцоог хангах чадвар нь байна уу гэсэн одоо энэ асуудлууд дээр бол одоо болтол бид нарт бол одоо бас тэдүүлэн тийм чадах тэр одоо нөхцөл нь байхгүй. Тэгээд төсөв нь байхгүй. Тэгээд дээр нь бол бас нэг юмыг анхаарах хэрэгтэй юу гэхээр энэ зөвлөх үйлчилгээ авах хэрэгтэй. Зөвлөх үйлчилгээ бол энэ хөндлөнгийн зөвлөх үйлчилгээ байх хэрэгтэй тийм. Хөндлөнгийн гэдэг нь юу вэ гэхээр зэрэг орон нутгийн тал юм уу эсвэл одоо уурхайн компани юм уу эсвэл одоо орон нутгийн захиргаа юм уу аль нэгэнд нь үйлчлэлгүйгээр ерөөсөө төсөл хэрэгжих гэж байгаа бол үнэхээр одоо бодтой тэгээ орон нутгатаа өөр өгөөжтэй хил хамаа олцсон гэрээ нь одоо яг аль талынхаа эрх ашгийг хамгаалсан тийм дундын одоо шийдвэр төрж чадсан ийм байх ёстой гэсэн тэр юг шаардлагыг хангаж чадхаар одоо ийм төлөөллийн үйлчилгээ бол байх ёстой юм аа. Тэгэхээр одоо энэ боловсруулж байгаа ашигт малтмалын тухай хуулийн төсөлд болохоор зэрэг ерөнхийдөө яг энэ орон нутгийн оролцоо, орон нутгийн одоо захиргаа, иргэдийн оролцоог хангах тал дээр бол ийм одоо бодиттой тийм заалтыг орж ийн үгүй юу гэдэг дээр л хэрэгэлцэж байгаа. Тийм болохоор зэрэг энэ заалтыг бол оруулах тал дээр бол одоо тан эвслийн гишүүн байгууллагууд бол бас их анхаарч ингэж ажиллах шаардлагатай гэсэн ийм байр суурьтай байдаг. За тэгээ эцэст нь бол дүгнээд хэлэхэд бол ер нь бол яхаа уул уурхай бол доктортой хөгжилт бол хувь нэмэр оруулнаа мэдээж. Гэхдээ энийг хувь нэмэр оруулах
Эсвэл тэр нөгөө нэг үзүүлэх гээд байгаа тэр сөрөг нөлөө үзүүлэх гээд байгаа эрсдлийг бууруулах тийм л бодлого байх хэрэгтэй байхгүй. Гэтэл яг өнөөдөр бид нар тийм бодлого байна уугүй юу гэхээр зэрэг харамсалтай тийм бодлого байхгүй байгаа. Тийм зохицуулалт байхгүй байгаа. Тэгэхээр зэрэг тиймийг л одоо бий болгох тал дээр ажиллах хэрэгтэй. Тэгэхээр энэ өөрөө яг юу гэсэн үг вэ гэхээр зэрэг ийм энэ бодлогын одоо тэр уялдаа холбоог хангах тий үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлогын уялдааг хангах салбар хоорондын одоо уул уурхайн бодлого бусад салбаруудтай яаж холбогдох юм бэ гэсэн тэр уялдаа холбоог хангах тэр механизмыг бол одоо бий болгох ийм шаардлагатай байдаг. Тэгээд энэ бодлого нь бол бас нөгөө тогтвортой хөгжлийн зорилгынхаа яг холбогдох зорилтуудтай одоо бас уялдж яадаг. Тэгээд тэр зорилтууд чинь нөгөө хүрх төвшин нь бол тодорхой байгаа шүү дээ. Тэр хүрх төвшөнтэй нь уялдуулж яадаг. Тэгээд тэр хүрх төвшинг нь одоо хэмжиж яадаг тэр шалгуур үзүүлэлтүүдийг ингээд хэмжиж явах юм бол бид нар монголчууд заавал өөрсдөө ингээд шинээр юм санаачлаад бий болгоод хийгээд байх шаардлага байхгүй. Биеийн юмыг ингээд ашиглаад харин ч одоо тогтвортой хөгжилтэй илүү одоо хурдтайгаа хүрэх одоо ийм бололцоотой болно гэж ингэж үзэж байгаа. За тэгээ мэдээж хэрэг оролцоог одоо хангах гэдэг нь өөрөө одоо энэ зөрчил гарахаас сэргийлэх одоо хамгийн ийм одоо зөв оновчтой ийм шийдэл болно. Гэхдээ энэ одоо олон талын оролцоог хангаж идэг